Та өөрийгөө хэр зэрэг мэддэг вэ? Сэтгэл зүйн сорил 1. Бал цаасаа бэлдээд анхаарлаа төвлөрүүлж хариулаарай. 20 асуултад хариулаад авсан оноогоо нэмээд тэмдэглээд явна уу? Асуулт 1. Би өөрийгөө хамгийн азтай хүн гэж боддог. Асуулт 2. Би өөрийгөө огт мэддэггүй юм шиг санагддаг. Асуулт 3. Би сэтгэл хөдлөлөөн барих тал дээрээ юм уу? Асуулт 4. Би амьдралд эрч хүчээр дүүрэн байдаг. Асуулт 5. Би шин зүйлс туршиж үзэхдээ маш сайн. Асуулт 6. Би амьдралдаа өөрчлөлт хийхээс айдаг. Асуулт 7. Би бусдыг буруутгадаг, буруугаан хүлээхтэй мүү? Асуулт 8. Би юуг сайн хийж чаддгаа мэддэггүй. Асуулт 9. Би өөрийн хүссэн амьдралаараа амьдардаг. Асуулт 10. Миний амьдралд шийдэх асуудлууд дэндүү олон байдаг. Асуулт 11. Би өөрийгөө бусдаас доогуур үнэлдэг. Асуулт 12. Би өөртөө итгэх итгэлээ алдсан. Асуулт 13. Би хийх зүйлсээ сайн төлөвлөж чаддаг. Асуулт 14. Би өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж чаддаг. Асуулт 15. Би өөрийгөө сул дорой мэт мэдэрдэг. Асуулт 16. Би хаанч өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг. Асуулт 17. Би ямар ч шалтгаангүйгээр огцом уурладаг. Асуулт 18. Би амьдралын зорилгогүй урсгалаараа явсаар л байна. Асуулт 19. Хүмүүс миний талаар сөрөг зүйлс ярихгүй гэхээс айдаг. Асуулт 20. Би өөрийн хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаа мэт санагддаг. Сорилын хариулт таны нийт оноо хэд гарсан бэ? Ингээд асуултынхаа хариултуудыг харцгаая. 20-40 оноо авсан бол дүгнэлтээ сонсоорой. Өөрийгөө маш сайн мэддэг, амьдралдаа сэтгэл хангалуун, өөртөөгөө ажиллаж чаддаг, өөдрөг үзэлтэй, цаашдаа өөрийгөө хөгжүүлэх чадамж өндөртэй, өөрийгөө нээлттэй илэрхийлж чаддаг,
маш идэвхтэй амьдралтай нэгэн зөвлөгөө. Суралцах потенциалаа ашиглаад өөрийгөө илүү хөгжүүлж, илүү олон хүнд эргээр нөлөөлж суралцгаа мэдхий зогсоогоорой. Өчнийгээс 55 оноо дүгнэлт. Өөрийгөө маш сайн мэддэг боловч зарим үед өөртөө эргэлзэх мэдрэмж төрдөг. Хэн нэгэн туслах хүнийг байнга хайж байдаг. Гаднаасаа өөдрөг хүчрэх харагдаж байгаа боловч дотроо баг зэргийн ганцаардаж амьдардаг. Аливаа зүйлд болгон бүтээн гэсэн хандлагатай, шин зүйлийг туршиж үзэх дуртай. Зөвлөгөө. Өөрт чинь туслах дэмжих урам үг хүн, баг хамт олон, багш, ментор сургалтыг олж тусламж аваарай. 56-аас 70 оноо дүгнэлт. Өөрийгөө ойлгоход эргэлзээтэй зүйлс олон байдаг. Гаргаж байгаа шийдвэрүүдтэй 100% итгэлтэй байж чаддаггүй. Өөртөө итгэл сул бусдын үг бодлыг хүлээж авах талдаа өөрийгөө илэрхийлж чадахгүй ганцаарддаг, гомдомхой, дууга хороодог зүйлс олно. Зөвлөгөө. Өөртөө цаг гаргаж өөртөөгөө ажиллах цаг болжээ. Та ганцаараа алхам хийхээс айдаг тул таныг дэмжих, ижил хүсэл мөрөөдөлтэй урам зориг хүмүүсийн хүрээлэлд ороорой. Амьдралын зорилгоо эргэж нэг харах цаг нь болжээ. 71-ээс 80 оноо дүгнэлт. Өөрийгөө таних тал дээр яаралтай ажиллаж эхлэх цаг нь болжээ. Өөртөө итгэлээ алдсан, уур заар ихтэй, аливаа цөрөг ханддаг, стрессээ удирдах чадахгүй, амьдрал маш хүнд санагддаг. Амьдралын зорилго тодорхойгүй урсгалаараа өдөр хувийг өнгөрүүлдэг. Түүнээсээ болж их бухимдаж, бусдыг буруутган амьдралд итгэх буурсан нэгэн. Зөвлөгөө. Яаралтай өөр тохирсон сургалтыг олж, өөрийн жинхэнэ төрхөө хүлээн зөвшөөрч ажиллаж эхлээрэй.